Сайн байцгаана уу Ихрийн ордныхоо 2025 оны 3 дугаар сарын Ихрийн ордныхны хувьд итвэхтэй шинэ боломжууд гарч ирэх, хувь хүний хөгжил дэвшилт авчрах цаг үе байх болно. Энэ хугацаанд харилцаа холбоо сайжирч, шинэ танилуудтай болох мэдлэгээ өргөжүүлэх боломжууд нэмэгдэнэ. Гэхдээ гариг эрхсийн хөдөлгөөнөөс шалтгаална харилцаа, санхүү, ажил мэргэжил, эрүүл мэндийн тал дээр тодорхой анхаарах зүйлс гарч ирнэ. Буд гаригийн нөлөө 3 сарын 14-өөс 4 сарын 7-нд хонь болон загсын ордонд ухрах хөдөлгөөнд хийх тул дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй. Харилцаа холбоонд үл ойлголцол гарах магадлалтай, цахилгаан бараа, технологитой холбоотой асуудал гарах эрсдэлтэй, аялал бизнесийн төлөвлөгөө саатах боломжтой, гэрээ хилцээр хийхээсээ зайлсхийх нь зөвөө. Буд гаригийн энэ байрлал нь өнгөрсөнтэйг уулзах, алдаа дутагдлаа засах, дахин төлөвлөлт хийхэд тохиромжтой үе байх болно. Сугар гаригийн байрлал Ихрийн ордныхныг санхүүгийн байдалтай илүү хариуцлагатай хандахыг шаардж байна. Санхүүгийн хувьд томоохон худалдан авалт, хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайн судлах хэрэгтэй. Ажил мэргэжил 4-р сарын ихээр Бархасод гаригийн байрлал таны ажил мэргэжил олон нийтэд харагдах байдлыг тодтогох, шаргуу ажиллах шаардлага үүснэ. Энэ үед бүтээлч байдал, хичээл зүтгэл чухал үүрэгтэй. Шинэ ур чадвар эзэмших боловсролтой хөрөнгө оруулах нь ирээдүйд өндөр өгөөжтэй байх болно. Сугар гаригийн нөлөө нь хайр, гоо үзэсгэлэн татах хүчийг бэлэгддэг тул ихрүүдийн хувьд хайр дурлалын амьдрал илүү итвэхтэй, сэтгэл хөдлөм байх боломжтой. Гэр бүлтэй ихрүүд харилцаагаа гүнзгийрүүлэх, ойлголцлыг нэмэгдүүлэх боломж гарна. Ганц бие ихрүүд шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах магадлал өндөр байна. Энэ үед илэн даламгүй нээлттэй байх нь чухал бөгөөд энэ харилцаа нь итгэлцлийг нэмэгдүүлж харилцааг бат бөх болгоход туслана. Сарны хөдөлгөөн нь Ихрийн ордныхны сэтгэл санааны байдалд нөлөөлж стресс мэдрэгдэх үе гарч болзошгүй. Тиймээс амралт, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зөв хоолтонд анхаарах нь чухлаа. Марс гариг бол эрч хүч, биеийн тамирын эрүүл мэндтэй холбоотой гариг өгөөд энэ сарын турш ихрүүдийн энерги ажилдаа хүч гаргах шаардлага нөлөөлнө. Ядрах магадлал нэмэгдэж болзошгүй тул өөртөө амралт өгөх хэрэгтэй. Дархлаагаа дэмжих, илүү шин тэжээлтэй хүнс хэрэглэх нь сайн амрах нь чухлаа. Марс гариг нь нарны аймгийн 4-р гариг бөгөөд улаан гариг гэж нэрлэгддэг. Астрологид эрч хүч, тэмцэл, зориг, шийдэмгий байдал, түргэн зан чанарыг илэрхийлдэг. Марс гариг хүний эрч хүч, тэмцэх чадвар, зорилгодоо хүрэх ирмэлцлийг илэрхийлдэг. Шийдэмгий байдал, зориг, энэ зоригийн гаригийн нөлөөнд байгаа хүмүүс ихэвчлэн эрч хүчтэй, зоригтой, эрсдэл хүлээх чадвартай байдаг. Марс гариг бол дайн тэмцлийн бэлэг тэмдэг учраас төрөг нь уур, зан чанар бүхэмдлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулдаг. Энэ гариг нь булчин, цусны эргэлт, эрүүл мэндтэй холбогдож байдаг. Марс бол ямар ордод байрлаж байгаагаас шалтгаалж тухайн хүний зан чанар, үйл хөдлөл, ажиллагааны эрч хүч чадвар, шийдвэр гаргалт, амьдралын хэмнэлт нөлөөлдөг. Ингээд Ихрийн ордныханд амжилт хүсье. Та лайк, сабскрайб дараад бусдад түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.